Цаана хүүхдүүдээ өнөөдрийн хичээл 11-р ангийн сонгон үнцгэрийн судлах агуулга багш нь өмнөх хичээлийн гэрийн даалгаварт сурах хүчгээс даалгавар өгсөн байгаа. Одоо сурах хүчгийн 77-р хуудасны 9-р даалгаврыг хэрхэн хийх байсныг багш нь хийж үзүүлнэ. Та нар өөрсдийнхөө хийсэнтэй харьцуулаад дүгнээрэй. 9-р даалгавар нь уралд орж байгаа жижиг хэсгийн тоо кинетик энергиэс хамаарлын мөрийг өгчээ. Ад нь зөвхөн молекулын тоог ихсэгвэл, Б-д нь зөвхөн температурыг бууруулвал, В-д нь катализатор нэмбэл дараах хэмжигдэхүүн хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн асуулт байна. Эхний хэмжигдэхүүн нь хамгийн магадлалтай энерги утга, дараагийн хэмжигдэхүүн нь хамгийн магадлалтай энерги бүхий молекулын тоо, дараагийнх нь молекулын энергийн тархалтын мөрөөр хашигдсан хэсгийн талбай, дөрөвдөх хэмжигдэхүүн нь идэвхжлийн энергиэс их энерги бүхий жижиг хэсгийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг А, Б, В гэсэн гурван тохиолдолд авч үзэх даалгавар байжээ. За биднэрт өгөгдсөн бойлц маань тархалтын мөрийн энэ харагдаж байна. Хэвтээ тэнхлэгтэй кинетик энерги, босоод тэнхлэгтэй жижиг хэсгийн тоо хэмжээгээ авсан. Энэ оройн цэг бол хамгийн магадлалтай энерги. Энд идэвхжлийн энерги харагдаж байна. Энэ дээр А тохиолдол буюу жижиг хэсгийн тоог олон болгоход мөрийн хэлбэр хэрхэн өөрчлөгдөхийг харъя. Жижиг хэсгийн тоо олон болж байгаа учраас мөрийн маань босоод тэнхлэгийн дагуу дээшээ шилжиж байна. Хамгийн магадлалтай энергитэй жижиг хэсгийн тоо олон болж байна. Мөн идэвхжлийн энергийг давсан энергитэй буюу хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо мөн олон болж байгаа нь энэ шараар будагдсан талбай хэмжээ гэснээр харж болно. Хоёр дахь Б дэх тохиолдол буюу температурыг бууруулахад мөрийн хэлбэр хэрхэн өөрчлөгдсөнийг энэ улаанаар дүрсэлсэн байна. Мөрийн оройн цэг нь буурсан, температурыг бууруулахад нийт жижиг хэсгийн кинетик энерги буурах учраас Больцманы тархалтын мөрийн маань хэвтээ тэнхлэгийн дагуу шилжсэн байна. Хамгийн магадлалтай энергитэй жижиг хэсгийн тоо буурсан. Идэвхжлийн энергийг давах хэмжээний энергитэй буюу хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо мөн буурсан байгаа нь энэ улаанаар будагдсан хэсгийн талбайгаас харагдаж байна. Одоо 3 дахь тохиолдол буюу катализаторыг нэмсэн тохиолдолд мөрийн хэлбэр хэрхэн өөрчлөгдөхийг катализаторыг нэмсэн тохиолдолд мөрийн аль нэг тэнхлэгийн дагуу шилжихгүй. Яагад гэвэл системд жижиг хэсгийн тоо ихсэж багасахгүй, мөн системд байгаа жижиг хэсгийн кинетик энергид ямар нэгэн өөрчлөлт ордгоо. Зөвхөн идэвхжлийн энергийн тоо утга багасдаг гэдгийг бид нэр өмнөх хичээлээр үзсэн учраас мөрийн хэлбэрт өөрчлөлт ороогүй, харин идэвхжлийн энерги буурсан. Тийм учраас энд байсан жижиг хэсгүүд одоо идэвхжлийн энергийг давсан хангалттай хэмжээний энергитэй болсон учраас энэ ногооноор будагдсан хэсгийн талбай ихсэн. Энэ нь идэвхжлийн энергийг давах хэмжээний энергитэй буюу хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо хэмжээ ихсэнийг харуулж байна. За гэрийн даалгавраа иймэрхүү байдлаар хийх байжээ. Бид өмнөх хичээлдэр гомоген катализийн тухай судалсан. Гомоген катализыг манганы диоксид катализатортай ус төрөгчийн пероксидын задрах урвалын жишээн дээр судалсан. Эхний хэсэгт катализатор буюу явагдах пероксидын задрах урвалын механизм, дараагийн хэсэгт катализатортай явагдах пероксидын задрах урвалын механизм харагдаж байна. Энэ тохиолдолд катализатортай явагдах пероксидын задрах урвалын хурд нь өндөр байсан. Энэний шалтгаан нь бол урвалд мангано 2 буюу катализатор маань эсэлтэн ангижрах урвалд оролцсноор урвал катализаторгүй үеийнхээс өөр механизмаар явагдсан. Өөрөөр хэлбэл урвал илүү бага идэвхжлийн энерги бүхий өөр замаар явагдсан гэсэн. Эндээс урвалын эхэнд байсан манган катализатор маань урвалын эцэст үүсэж байгаа нь катализаторын урвалын хурдыг ихсгээд эцэст нь шин чанараа хадгалан үлддэг гэдгийг харуулж байгаа. Катализаторгүй явагдах Больцманы тархалтын мөрийг энд илэрхийлсэн байна. Мөн катализаторгүй урвалын потенциал энергийн диаграмма энд илэрхийлсэн харагдаж байна.
их бодис болон оройн цэг хоёрын хоорондын зөрөө бол катализаторгүй явагдах урвалын идэвхжлийн энерги гэдгийг бид нар өмнөх хичээл дээр үтсэн. Харин энд ногооноор манганы диоксид катализатортой явагдах урвалын Больцманы тархалтын мөрийг харуулсан байна. Урвал өөр механизмаар явагдсан учраас идэвхжлийн энерги нь буурсан. Үүний үр дүнд идэвхжлийн энергийг давах хэмжээний хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо гэснээр урвал хурдсан гэдгийг энэ мөрийгээс харж болж байна. Мөн энэ мөрийг потенциал энергийн диаграм дээр хаваачж буулгавал энд катализатортой явагдах урвалын потенциал энергийн диаграмыг ногооноор дүрсэлсэн байна. Их бодис болон энергийн оройн цэгийн хоорондын зөрөө нь буюу ногооноор тэмдэглэсэн энэ хэсэг бол катализатортой явагдах урвалын идэвхжлийн энерги байна. Одоо гомоген катализыг цагийн урвал буюу ферросульфат ион болон йодид ионы хооронд явагдах эсэлтэн ангижрах урвал дээр авч үзье. Эхний хэсэгт катализаторгүй явагдах энэ урвалын механизм, дараагийн хэсэгт катализатортой төмөр 2 нэмэх ион агуулсан катализатортой явагдах урвалын механизм харагдаж байна. Катализатортой урвалын механизмаас харах юм бол төмөр 2 нэмэх ион нь урвалд оролцоод урвалын эцэст үүссэн байгаа нь мөн катализаторын маань шин чанарыг тодорхойлж байна. Гомоген катализийн энэ хоёр урвалын жишээн дээрээс аваад үзэх юм бол гомоген катализийн хувьд катализатор нь эсэлтэн ангижрах урвалд оролцсноор урвал илүү бага идэвхжлийн энерги бүхий замаар явдаг. Үүний үр дүнд урвал хурцдаг гэдгийг энэ хоёр урвал туршилтын жишээн дээрээс хэлж болохоор байна. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бид гетероген катализийн урвалын үе шатуудын талаар судална. Өнөөдрийн хичээлийн агуулга маань гетероген катализийг Габрийн процесс дээр тайлбарлана. Энзимийн үйлчлэлд цоошлохуурын механизмыг судална. Автомашиныг каталитик хуурагчинд явагдах урвалыг судална. Энэ хичээлийн агуулга маань сурах үеийн 70-аас 77 дугаар хуудсанд байгаа. Азот болон ус төрөгчөөс төмөр катализаторын оролцоотой амид синтезлэх урвалыг Габрийн процесс гэж нэрлэдэг. Габрийн процессын хувьд их бодис болох азотыг агаараас ялгаа авдаг бол ус төрөгчийг усыг электролизд оруулах замаар гарган авдаг. Өмнө үтсэн бидний гомоген катализийн хувьд катализатор нь эсэлтэн ангижрах урвалд оролцож байсан бол хатуу байдалтай катализатортой явагдах гетероген катализийн хувьд катализатор нь ямар үүрэг гүйцэтгэдэг байж болох вэ гэсэн асуулт гарч байна. Гетероген катализийн хувьд катализатор нь ямар үүрэг гүйцэтгдгийг Габрийн процесс дээр авч үзье. Энэ процессын эхний шатанд азот болон ус төрөгчийн молекул нь металл катализаторын идэвхтэй төвүүд дээр ирж холбогдсноор химийн холбоо тасрах, азотын атом болон ус төрөгчийн атомын хооронд шинээр химийн холбоо үүсэх, үүссэн амикийн молекул катализаторын гадаргуугаас салах гэсэн ийм үндсэн 3 үе шатыг дамжин явуулж байна. Энэ тодорхой жишээн дээрээс үндэслээд гетероген катализийн урвалын үе шатууд ямар байхыг загварчлая. За нэгдүгээрт урвалд оролцож байгаа их бодисууд маань катализаторын гадаргуу дээр ирж холбогдсноор химийн холбоо тасрах нь. Хоёрдугаарт бүтээгдэхүүн бодист шинээр химийн холбоо үүснэ бүтээгдэхүүн бодис. Гуравдугаарт үүссэн бүтээгдэхүүн бодис нь катализаторын гадаргуугаас салах гэсэн ийм 3 үндсэн үе шатыг дамжин явагдах байна гетероген катализийн хувьд. Одоо бүгдээрээ энэ гетероген катализийн урвалын ерөнхий схемээ харж агаад дараах даалгаврыг хийгээд үзье. Этианы ус төрөгчтэй нэгдэх урвалд паллади катализаторыг ашигладаг. Катализаторын гадаргуу дээр явагдах энэ урвалын үе шатуудыг дүрсэлж тайлбарлана гэсэн даалгавар. Энэ урвал нь паллади буюу гетероген катализатортой явагдаж байгаа учраас урвал эхлээд нэгдүгээрт урвалд орж байгаа их бодис буюу ус төрөгч
этилений молекулууд катализаторын идэвхтэй төвүүд дээр холбогдсон химийн холбоо нь тасарна. Энд этилений молекул дээр анхаарах ёстой нэг зүйл нь CC-гийн хоорондох хоёр холбоо тасрахгүй зөвхөн P холбоо нь тасарч металлын идэвхтэй төвөдтэй холбогдохыг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт ус төрөгчийн атом этилений молекулын нүүрс төрөгчийн атомтой холбогдно. Гуравдугаарт үүссэн этаны молекул нь катализаторын гадаргуугаас салах гэсэн ийм 3 үе шатыг дамжиж энэ кеторогийн катализийн урвал явагддаг байх нэ. Өмнөх хичээлүүд болон өнөөдрийн хичээлээр бид нар урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлийн талаар авч үзлээ. Одоо энийг нэгтгэхэд дүгнэе. Урвалын хурдад нөлөөлдөг хамгийн ихний хүчин зүйл концентрац байх нь. Концентрацийг ихсэхэд жижиг хэсгийн хувьд гарах өөрчлөлт нь жижиг хэсгийн тоо хэмжээ нь ихсдэг. Идэвхжлийн энергийн тоо утга бол өөрчлөгдөхгүй. Нийт жижиг хэсгийн тоо хэмжээ ихсэж байгаа учраас идэвхжлийн энергийг давах энерги бүхий жижиг хэсгийн тоо өсдөг. Идэвхжлийн энергийг давах хэмжээний энергитэй жижиг хэсгийн тоо өссөн учраас ашигтай мөргөлдлийн тоо өсөд улмаар урвал хурдсдаг байх нэ. Энийг бид нар Болцманы тархалтын мөрөө дээр илэрхийлж сурсан. Нийт жижиг хэсгийн тоо ихсэж байгаа учраас мөрийн хэлбэр маань босоод тэнхлэгийн дагуу шилждэг. Босоод тэнхлэгийн дагуу шилжсэн учраас энд идэвхжлийн энергийг давах хангалттай хэмжээний энергитэй жижиг хэсгийн тоо мөн ихссэн байгаа нь харагдаж байна. Хоёрдугаар урвалын хурдад нөлөөлдөг хүчин зүйл нь температур. Температурыг ихсэхэд жижиг хэсгийн хувьд гарах өөрчлөлт нь жижиг хэсгийн энерги өсдөг. Нийт жижиг хэсгийн кинетик энерги өснө. Харин идэвхжлийн энергийн тоо утга бол өөрчлөгдөхгүй. Нийт жижиг хэсгийн кинетик энерги өссөн учраас идэвхжлийн энергийг давах энерги бүхий жижиг хэсгийн тоо мөн өсдөг. Идэвхжлийн энергийг давах хэмжээний энергитэй жижиг хэсгийн тоо өссөн учраас ашигтай мөргөлдлийн тоо ихсээд урвал хурдсдаг байна. Үүнийг Болцманы тархалтын мөрөө дээр улаанаар илэрхийлсэн байна. Бидний үзснээр температурыг ихсэхэд кинетик энерги ихсэж байгаа учраас мөрийн хэлбэр хэвтээ тэнхлэгийн дагуу шилжсэнийг харж байна. Дараагийн урвалын хурдад нөлөөлдөг хүчин зүйл нь катализатор байх нь. Катализатор нэмэх үед жижиг хэсгийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гардаггүй. Харин идэвхжлийн энергийн тоо утга буурдаг. Идэвхжлийн энергийн тоо утга буурсан учраас идэвхжлийн энергийг давах хэмжээний энергитэй жижиг хэсгийн тоо өсөөд улмаар ашигтай мөргөлдлийн тоо өсснөөр урвал хурдсдаг. Үүнийг Болцманы тархалтын мөрөө дээр аваад үзэх юм бол ногооноор тэмдэглэсэн байна. Мөрийн хэлбэр ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Харин идэвхжлийн энергийн тоо утга буурсан гэдэг нь эндээс харагдаж байна. Катализаторын нэг хэлбэр болох биокатализатор буюу энзимийн тухай авч үзье. Органик урвалын хурдыг түргэсгдэг органик бодисыг биокатализатор буюу энзим гэж нэрлэдэг. Энзимийн бидний өдөр тутмын амьдрал дахь хамгийн энгийн хэрэглээ бол био угаалгын нунтаг байна. Энд био угаалгын нунтаг дагуулгадаг зарим энзимийн тухай авч үзлээ. Жишээ нь амилаза гэдэг энзим цардуулыг задлах үйлчилгээтэй, протеаза гэдэг энзим цус өндөг сөмсний толбыг арилгадаг, лифаза гэдэг энзим нь өөх тосны толбыг арилгадаг ийм үйлчилгээ үзүүлдэг байх нь. Мөн хүний биед явагдаж байгаа ихэнх урвал энзимийн тусламжтай явагддаг. Жишээлбэл хоол боловсруулах үйл явцын эхний шатанд амны хөндөд цардуулна амилаза энзимийн тусламжтай глюкоз үүсгэн гидролиз ордог. Энзим нь катализаторын нэг төрөл. Тийм учраас энзимтэй урвалын үе шатууд нь катализатортай органик биш катализатортай урвалын үе шаттай адилхан байх уу эсвэл ялгаатай байх уу гэдэг талаар одоо авч үзье. Мөн энзим нь органик биш катализатораас ялгагдах хэд хэдэн онцлог шинжтэй. Хамгийн ихний шинж нь бол сонгомол шинж. Нэг урвалд нэг энзим. Өөрөөр хэлбэл энзим бүр нь зөвхөн нэг урвалыг л хурдсах боломжтой. Урвал бүрийн хувьд тохирсон энзим байдаг гэсэн үг. Дараагийн онцлог шинж нь ажлах нөхцөл байна. Ихэнх энзим 37 градус Цельс pH-ийн утга нь 7, 1 атмосфер даралттай үед энзимийн үйлчлэгээ хамгийн сайн байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энзимийн итгэх нь температур, уусамлын pH, орчны
даралтаас хамаардаг гэдгийг энд илэрхийлж байна. Гуравт нь энзимтэй урвалын хувьд дагалдах бүтээгдэхүүн үүсдэггүй. Дөрөвт нь органик биш катализатортай харьцуулах юм бол урвалыг илүү хурцсахдаг гэсэн ийм онцлог шинжүүтэй. Энзимийн сонгомжтой шинжээд үндэслээд энзим нь маш олон төрлийн ангид хуваагддаг. Энд жишээ болгон энзимийн 4 ангийг авч үзсэн байна. Жишээлбэл трансфераза гэдэг энзимийн ангид хамаарах энзимүүд зөвхөн функционал бүлгийг зөөдөг. Гидролаза энзимийн ангид хамаарах энзимүүд нь зөвхөн гидролизд оруулдаг. Лиаза энзимийн ангид хамаарж байгаа энзимүүд нь давхар холбоог тасалдаг. Изомераза энзимийн ангид хамаарж байгаа энзимүүд нь изомержүүлэх урвалыг хурцсгадаг гэсэн. Одоо энзимтэй урвал ямар механизмаар явахыг сахарозын гидролиз дээр гидролизын жишээн дээр авч судлаа. Сахароз нь глюкоз болон фруктозоос тогтсон дисахар. Тийм учраас энэ сахарозыг гидролизд оруулахын тулд мөн тохирсон энзим байх ёстой. Урвал эхлээд энзимийн идэвхтэй төв дээр сахарозын молекул ирж холбогдсноор завсрын төлөв тогтворждог. Дараагийн шат нь сахароз маань гидролизд орсноор фруктоз болон глюкоз үүсгдэг. Эндээс аваад үзэх юм бол урвалын эцэст ихэнд байсан энзим урвалын эцэст мөн үүссэн байна. Энэ нь катализаторын онцлог шинжийг бас харуулж байна. Энзимийн энэ сонгомжтой шинжийг өөрөөр цоож түлхүүрийн механизм гэж нэрлэдэг. Цоож нь зөвхөн өөртөө таарсан түлхүүрээр онгоодохтой адилхан энзим бүрийн хувьд идэвхтэй төв дээр нь тохирсон их бодис нь ирж холбогдсноор урвал хурдтай явах нөхцөл бүрддэг. Одоо бүгдээрээ энэ даалгаврыг ажиллаад үзье. Энзимтэй болон энзимгүй сахарозын гидролизд орох урвалын Больцманы тархалтын мөрийг төрсөлнө. Энэ катализатортай урвал учраас идэвхшлийн энерги нь буурах ёстой. Тийм учраас Больцманы тархалтын мөрийн хэлбэр ийм хэлбэртэй байх нь. Өмнөх хичээлийн гэрийн даалгаварт мөн автомашиныг каталитик хуурагчид явагдах урвалын нөхцөлийг судлах даалгавар өгсөн байгаа. Үүнийг хэрхэн хийснээ одоо харьцуулаарай. Автомашины мотор дахь түлшний шаталтаар азотын оксид, угаарын хий, нүүрс ус төрөгчд үүсдэг. Эдгээр хийнүүд нь агаар мандалд шууд дэгдснээр хүлэмжийн хий хэмжээг ихсгэх мөн хүчлэлэг бороо орох үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Харин автомашины яндангийн хэсэгт каталитик хуурагчийг байрлуулж өгснөөр эдгээр хийнүүдийг хоргоожуулах боломж олддог. Каталитик хуурагчин дотор хатуу байдалтай металл катализатор агуулгадаг. Тийм учраас энэ катализаторын гадаргуу дээр энэ үндсэн 3 урвал явагдсанаар одоо агаарт азот, нүүрс төрөгчийн диоксид, усны уур гэсэн ийм бодисууд ялгардаг байна. Ийм учраас каталитик хуурагч нь хүрээлэн буй орчны бохирдлоос сэргийлсэн автомашин зайлшгүй байх ёстой эд анги гэдэг нь эндээс харагдаж байна. Өнөөдрийн хичээлийн баттгал болгоод энэ даалгаврыг ажиллаж үзье. Нэгэн урвалын Больцманы тархалтын мөрийг өгчээ. Урвалын ямар параметрыг өөрчилсөн бэ гэсэн асуулт байна. Энэ дээр мөрийн маань хэвтэй тэнхлэхийн дагуу шилжсэн байгааг бид нар харж байна. За хэрвээ концентрацийг өөрчилсөн гэдэг үзвэл мөрийн хэлбэр босоо тэнхлэхийн дагуу шилжих ёстой. Харин катализатор нэмсэн гэж үзвэл мөрийн хэлбэрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Температурыг нэмэгдүүлсэн гэж үзвэл нийт жижиг хэсгийн кинетик энерги өсөх учраас мөрийн хэлбэр маань хэвтэй тэнхлэхийн дагуу шилжинэ. Тийм учраас даалгаварт өгсөн урвалын хувьд өөрчилсөн параметр нь температур байх нэ. Өнөөдрийн хичээлийн маань үндсэн гол санаа нь бол гетероген катализийн ерөнхий үйлчлэл байлаа. Энийгээ дахиад батгаад үзэх юм бол гетероген катализийн урвалын үед
Нэгдүгээр их бодисууд катализаторын идэвхтэй төвүүд дээр холбогдож химийн холбоонд тасардаг байна. Хоёрдугаарт бүтээгдэхүүн бодисд шинээр химийн холбоо үүсдэг. Гуравдугаарт үүссэн бүтээгдэхүүн бодис нь катализаторын гадаргуугаас салах гэсэн ийм үндсэн 3 үе шатыг дамжин явагддаг гэдгийг авч үзлээ. За ингээд гэрийн даалгавар 78 дугаар хуудасны 8 9 дугаар даалгаврыг хийгээрэй. Хичээлд анхаарлаа хандуулсан сурагчдаа баярлалаа.